Тэвэр. Хүнтэй сууж айлын бэр боллоо. Би айлын отхон бохин. Нөхөр маань голомт зорхог хүний ганцгүй. Амьдрал үзээгүй бүсгийн гэмэн танхил мөрөөдлөөр би хадмын босхийг аллаа. Тэр үед би юу гэж бодож байсан гэж? Эрэхтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрэхтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ гин. Хэрвээ нөхөр минь надаас өөр эмэгтэй харах юм бол амьдрал тэгэл дуусаа. Гэсэн ухааны энэ бүндүртөөс болгоцсон тал ойсцсан сүрхий хүн байлаа. Хадмууд маань ёс төртэй настай хүмүүс байлаа. Эхэндээ ч яг хоёр гэрийн хооронд ирж очиж ихэнхдээ манад байдаг байв. Харин нэг өдөр хадмууд маань хадаг яндар хамаатан саднаас улуусаар тусдан гаргах ямар ч яриа хэлцэлгүйгээр гэртийн аваачихсан гэр. Би хэдийгээр айлын их тань оронч гэлээ амрууны гэн хийгээд өгдөг ангайсан ажилгүй амьдаг биш гэж өөрийгөө боддог байв. Ясан юм шиг анхны сордод бүтэрсэн. Гойрол зорих гэж усын нэгтүүл няцаагаад буузынхан давсын нэгтүүлээ. Аарцны гурилын нэгтүүлж түлээд миний бодисныг хэлэх үү. Хадам ээж явтээ хүний их болсон хойно хүүгийн бодоод юм хэлэх гэж арга нь барагдсан царайгаа нууч чаддагсан. Харин хадам маа ууртай эсвэл дургу байгаа нь мэдтгөө. Гэл болоо. Амал ангах юм бол гэрлүүгийн хүүхэд бэлдээ байлаа. Тэр гэрт миний дих салын хүн ганцхан нөхөр минь юм шиг санагдаж орсон гарсан ч дагастай. Эгээтэл ариун цэврийн өрөө ороход нь тааж ордоггүй байлаа. Ингээд анхны хүүхэд маань төрлөө. Хүүхдээ үлгий төсөглээд надад мэдэж чадах зүйл тааж байсангүй. Найдахт нь ханаад үрчтэй. Нях хүүхдийн хэвийн шингэн өтгнийг чацгаалдаад байна гэж сүрчигнэж байгаад хөхний сүгэн татруулчлаа. Хүүхдээ эрт тусч агаар гавсангүй гэхдээ тагж уурлаа. Ингээд нэг өдөр нөхөртөөгөө хадмуултаа бүгдтэй муудалцлаа. Муудалцсан гутаар хам юмар ганц муу зүгэндээ чирж аваад гэрлүүгээ гүйс. Хариугүй гэртээ ордгийн даваан дээр нөхөр минь барьж авлаа. Энэ явдал хэд хэдэн удаа давтаглаа. Хэл бас хөлийн хурд хүчийг авч нэг мэтгэд гүгэл нэг мэтгэд явж гал. Бүр хэдэн удаа нөхөртөө барихгүй гэртээ гарсан гэж. Харин аав минь охиноо ирлээ гэхийн оронд манай зарчхаар гүүгээд ирдэг нэг морь байсан. Энэ охин тэр морь хоёр адилхан. Дургу хүрээд аанаас гүүгээд гармаар санагдаж төрсөн гэрээсээ би хайж хүлээдэг. Ингээд гэртээ хэд хоноо. Хадмууд маань ирээл зоорч буцчих гэлгүй. Гүйж ирээд гуйлгаж буцаад хэсэгтэй нэр хүдтэй. Айлгэр болоход ээж минь цуг уурлаж цуурж инээгээрээ гэж хэлээгүй шүү. Цууж уурлаж цугтаа инээгээрээ гэснийх нь үргэлж эсрэгээр нь хийдэг байлаа. Ингээд нэг мэтгэд нэг гүйж нэг буцаж нэг ирсээр нэг мэтгэд гурван хүүхэдтэй болчихсон байлаа. Амбулийн тооны мэтгийн хэрээр авч бүх ачаа дээр нэмэгдэж араас өсгий дараа нэг нөхрийн хөлийн хурц харчлаа. Яг үнэндээ гойж говшаа болоод ирэхэд
Би ааш өнгөө татаад гүйхэн болсон. Ингээд гүйгүүл хочтой би суугуулж хоёрхан тэрэ. Суугуул болсноос хойш ар гэрийн ажил амжуулж айтайхан хоолнд хийцүүлээ. Ер нь эмэгтэй хүн гэдэг чинь ийхэл донхол амьдралын ивээс чигчээс болж явах учиртай юм билээ л дээ. Хадмууд минь юухан хийхэн дээр миний гарыг хараа зогсохгүй. Өөр хүний хийсэн хоолойг нь давхаа байсан юм да. Нэг өдөр байгууллагын зугаалганд явсан нөхөр минь савтай ус үзүүлж хайрцагтай чихэр барьсаар орж ирлээ. Харин өнөөдөр байгууллагын ховын зангуултын авраг боллоо. Яахын аргагүй чиний минь гарья. Чи миний хин дасгалжуулагч билээ гэж намайга хөөрхөн явуулаад шагналан гадуусан юм да. Баярлалаа.